Shop Mongolia сувг үргэлжлэн хурж байна. Хэрхэн үзэгч та бүхэндээ ээлжид бараа бүтээгдэхүүнээ танилцуулъя гэж бодлоо. За манай цоо шинхэн нэгэн бүтээгдэхүүн ирсэн. Энэ юу вэ гэхээр цонх угаах зорилттой иж бүртэл байна. За тэгэхээр цонх угаах бол нэлээд асуудалтай зүйлүүдийн бас нэг байдаг шүү дээ. За яг угаагаад арчсны дараа бол заалтаж харагдаад байдаг. За тэгээд цонх угаахад бол тэгээ завсар, шороо, тоосыг авах, арчих гэх нэлээд олон анчлууд байдаг. За тэгвэл өнөөдөр тань танилцуулж байгаа энэ хүү иж бүртэлд юу багтсан бэ гэхлээр энэ тарж байгаа тоосрогч байгаа. За энэ тоосрогч яадаг вэ гэхлээр шингэн зүйлийг бол тоосын сорно. За мөн дээрэс нь хуурай тоосыг бол сорох ийм зорилттой байгаамаа. За тэгээд дээрэс нь одоо дагалдах хэрэгслүүд нь байна. За хамгийн цаатлаас нь ихлэ танилцуулахад юу вэ гэхлээр цонхыг бол одоо усаар шүршээд арчих зорилттой юм шүршигч байгаа. За тэгээд түүнд маань бол хийх зорилттой альчуур харагдаж байна. За харин дараагийнх нь юу вэ гэхлээр энд харагдаж байгаа хамгийн гол зүйл маань энд одоо тоосрогч байгаа. За энэ тоосрогчийг одоо хэрхэн яаж хэрэглэх вэ гэхээр энд харагдаж байгаа одоо максимум хэмжээ хүртэл энэ бол шингэн зүйлийг сорох зорилттой ийм тоосрогч. Тэгэхээр 3 төрлийн хушуунаас та сонголтоо хийгээд уртлын хушууг нь солиод тоосоо сорох боломжтой. За энэ харагдаж байгаа эхний хоёр хушуу гэх юм бол энэ бол сойдогтой хушуу байгаа. За зарим нэг тоос шороо бол их удаан хоригдлогдохаараа бол нэлээд тагтарчаад авахд хэцүү болдог арчхад за арилддаг. За тэгвэл та энэ харагдаж байгаа сойдогтой хушууг бол ашиглаад сойдгоор нүрээд за харин дараа нь тоосын сарах юм бол мэдээж тоосын нөгөө нэг тагтарчсан тоос шороо маань бол торохно сорогдоод орно гэсэн. За дараагийнх нь хушуу юу гэхээр урталтай эрдэнэтэй юм хушуу байгаа. Энэ бол цонхны одоо цонх онгоод авахар одоо завсар зайд нь бол нэлээд одоо шороо тогтсон байдаг. За мөн дээрээс нь одоо та бүхний хуруугаар орох одоо боломжгүй тийм нарийнхан хэсгүүд байдаг шүү дээ. За тэрийг та тоосыг нь сорох ийм зорилттой байгаа. За харин үндсэн одоо хушуу юу вэ гэхлээр энд харагдаж байгаа ийм урт хушуу байгаа. За энэ бол цонхыг маань угаах зорилттой ийм урталтай эрзэнтэй хушуу байгаа. Тэгэхээр та бүхэн түрүүний хэлжсэн усаараа цацаад за харин хойноос нь энд харагдаж байгаа урт одоо эрзэнтэй хушуунд гараа гэж татаад харин таны татаж авсан тэрхүү усыг бол энэ хүү тоосрогч маань сорно гэсэн үг юм. За харин хуурай тоосыг сорсны дараа бол энэ маань бол дотроо хоёр төрлийн фильтртэй байгаа. Тэгэхээр та фильтрийг нь аваад бас цэвэрлэх боломжтой. Тэгээд нөгөө нэг булчинаад одоо орсон тоосыг маань бол фильтрээр шүүгээр гадагшаага бол цэвэр зүгээр гарна гэсэн үг юм. За хэрхэн яаж авч цэвэрлэх вэ гэхээр энэ харагдаж байгаа ногоон товчлоор дээр дарснаар уртлын их бие хэсэг маань бол энэ салж байгаа их биенээсээ тэгээд энэ харагдаж байгаа тагийг нь аваад ус болоод тоосоо та бүхэн асгах зам одоо суллах ийм боломжтой байгаа. За цонх угаахад дээд орой хэсгийг бол бид угаахад хэцүү байдаг шүү дээ. Очин юу гэхээр нэлээд өндөр байдаг учраас гар хүрэхэд хэцүү байдаг. За тэгээ нөгөө завсар зайгийнх нь шороог бол бас сайн арчиж чаддгүй. За тэгвэл энд маань энэ харагдаж байгаа ийм уртсгагч ирнэ. Тэгэхээр та бүхэн харагдаж байгаа уртсгагчийг энд харагдаж байгаа нөхрөө хийгээд за тэгээд та бүхэн нэлээд өндөр хэсгүүд бол одоо цонхныхоо дээд талууд ирэмгүүдийг бол та бүхэн угаах ийм боломжтой байгаа юм аа. За ингээд энэ хүү бүтээгдэхүүнийг хэрхэн яаж ажилуулах вэ гэхлээр 220 вольт дээр харагдж байгаа цэнэглэгчээр цэнэглэгдэж дуусны дараа энд бариулын аралт байралтай хар товчлуур дээр дараад тоосрогч ажилуулах ийм боломжтой байгаа юм аа. За ингээд одоо та бүхэндээ нэг зүйлийг сануулж хэлье. Энэ юу гэхлээр энд харагдж байгаа сам маань бол максимум гэсэн хэмжээтэй байгаа. Тэгэхээр та бүхэн цонхоо угаагаад таны угаасан цонхны одоо бохирдол шингэн болоод энэ максимум хүртэл орох хэрэгтэй байгаамаа. Тэгэхээр та бүхэн хэрэв максимумд нь тулах юм бол мэдээж хасгаад тэгээд дахин хийгээд ашиглах боломжтой байгаа юм шүү. За одоо та бүхэндээ цонх угааж харуулах болно. Тэгээд бүгдээр хамтдаа ирэхэд болцъё. За ингээд Shop Mongolia сувг та бүхэндээ үргэлж хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг хүргэхийг зорддог. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ зориулан цааш өнөр үйлдвэрлэгдсэн. За мөн одоо Shop Mongolia сувгт маань
дөнгөж одоо ирээд байгаа ийм бүтээгдэхүүнийг болоод танилцууллаа. Энэ бол мэдээж цон хугаах зорилттой иж бүрдэл байгаа юм. Та бүхэн 7025 гэсэн дугаарлуу залган цоо шингээ ирсэн бараа бүтээгдэхүүнээс минь бас худалдаа авах боломжтой. Учирны үед тэгэхээр тоо ширхгийн үед бас нэлээд цөөх ирсэн учраас та бүхэн яараараа гэж хэлмээрээ бидний хотоос 7025.